Бага насны хүүхдийн хөгжлийн цогц шийдэл. 2-5 насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө. Бага насны хүүхдийн тархины хөгжлийг эрүүл хооллолт эрчимтэй дэмждэг. Хагардгүй, угааж ариутгахад тохиромжтой, гарт нь эвтэйхэн хөнгөн аяг тавгийг хүүхэдтэй тусгайлан бэлдэж, аяг халбгаа зөв барьж сурах оролдлого бүрийг дэмжиж, урамшуулж байгаарай. 2-5 настай хүүхдүүд их идэж чаддгүй учраас хоолыг багаар аягалж өгөөд эдэж дууссаны дараа нэмээрэй. Насанд хүрэхчид хүүхдийнхээ хоолыг амаараа дамжуулж, хөргөж, зажилж хэрхэвч болохгүй. Хүний амны хүндийд олон төрлийн нян агуулгадж байдаг учраас хүүхдэд шууд халдварлах эрсдэлтэй. 2-5 насны хүүхдийг хоногт 3-5 цагийн зайтай 4-6 удаа хооллоно. Хоолны цагийн завсраар жимс өгч, шингэнийг хангалттай хэмжээгээр уулгаарай. Хүүхдийг тогтмол цагт хооллож сургаснаар эрч хүчтэй байх. Шаардлагатай тэжээлээ хоол хүнснээс бүрэн авснаар сурах, анхаарал төвлөрөх чадвар нь эрс нэмэгддэг. Бага насны хүүхдийн тархины хөгжлийг эрүүл хооллолт эрчимтэй дэмждэг.